Сайн уу эцэг эхчүүдээ, би сонгон хархан нэгдсэн эмнэлгийн их баригч Нэмд Улан байна. Энэ удаа жирэмсэн үед хөхөнд гардаг хэвийн өөрчлөлтүүдийн талаар та бүхэндээ танилцуулах болно. Жирэмсэн эхийн бие махбодд бол маш олон төрлийн дааврын өөрчлөлтүүд явагдаж идэг. За энэ дундаа эстроген болон прогестероген даавар нь бол жирэмсэн үед хөхөнд сүв бэлтгэхэд оролцдог юм чухал үүрэгтэй даавар юм байгаа. За жирэмсний эхний 3 сарын хугацаанд хөхөнд ямар өөрчлөлтүүд ордог вэ гэхээр хөх нэлэх үедээ хөндөөрлөж эмзэг болох. Энэ дундаа хөхний толгой маш их эмзэг мэдрэмтгий болдог. За дээрэс нь өмнөх хэвэн байсан үеэсээ бага хэмжээтэйгээр хөхний хэмжээ томорж байгаа учраас арьс бага зэргийн татагдаж эхэлдэг. Энэ татагдсан хэсгээрээ бас захнах мэдрэмж ээжид маань төрж эхэлдэг. За дээрэс нь нийт жирэмсэн эхийн цусан хангамж нь 50 орчим хувиар нэмэгддэг учраас хөхөн дээр байдаг венийн судсууд нь энгийн үеэсээ илүү тодорч өргөсөж ингэж харагдаж өгөх гэх мэтчлэн эдгээр өөрчлөлтүүд эхний 3 сарын хугацаанд илэрдэг байна. Жирэмсний дунд 3 сарын хугацаанд эхний 3 сарын хугацаанд байснаасаа илүү хөх маань арай томорч эхэлдэг. Үүнтэй холбоотой цээж хэсэг хүндрэх мэдрэмж төрдөг. За мөн дээрэс нь хөхний энэ нөсөөд хэсгүүд энгийн үеийнхээсээ илүү хар бараан өнгөтэй болж эхэлдэг. За энэ нь бол нийт жирэмсэн эхчүүд нь төрсний дараа хөхөө хөхүүлснийхаа дараа бараан байдал нь арилдаг болвол зарим тохиолдолд энэ нь арилахгүй үлдэх тохиолдол ч бас байдаг. За мөн нөсөөд хэсгийн энэ ар хэсгээр жижиг эмзэглэлгүй бага зэрэг товроонууд гарч эхэлдэг. Эдгээр товроонууд нь өөрөөсөө тусыг ялгаруулж чигшүүлэх үүрэг гүйцэтгэдэг. За мөн хөхний аль нэг хэсэгтээ бага зэргийн зангилаа үүсч болдог. Энэхүү зангилаа нь бол түрүүний хэлсэн даавруудын өөрчлөлтийн нөлөөгөөр үүсэж байгаа. Мөн сугны хонхорхоод бас үүсч болдог. Энэ тохиолдолд бол жирэмсний хяналтын эмчтэй үзүүлээд зөвлөгөөг авах шаардлагатай байдаг. За жирэмсний дунд 3 сарын хугацаанд илэрдэг бас нэг өөрчлөлт нь бол хөхний толгооноос ангир уураг гэдэг зүйл ялгардаг. За энэ нь бол хоёр янзаар ялгарч болдог. Эхний байдал нь бол өнгөгүй тунгалаг шингэн ялгарч болно. За дараагийн байдал нь өтгөн шаргал өнгөтэй шингэн ялгарч болдог байна. За жирэмсний сүүлийн 3 сарын хугацаанд газралт маань илүү ихээр үүсдэг. За нийт ерөн жирэмсэн болсон эмэгтэйчүүдийн 50-аас 90 орчим хувьд нь бол энэ язралт гэдэг зүйл тохиолддог. Дийлэнхдээ хөх, гуй, гэдэс гэх мэтчлийн зүйлээр язралт нь явагдаж эхэлдэг байна. За мөн хөхнөөс бага зэргийн цусрахаг судалтай шингэн зүйл ялгарч болдог. За энэ нь болохоор эхийн цусан хангамж нэмэгдсэнтэй холбоотой, мөн дээрэс нь сүний булчирхай идэвхтэй ажиллаж байгаатай холбоотой ингэж гардаг. Аль эсвэл хөхний толгойн гэмтэл эсвэл хөхний гэмтлээс шалтгаалсан бас ийм шингэн ялгарч болдог тул хэрвээ танаас хөхнөөс нь ийм шингэн ялгарч байгаа бол жирэмсний хяналтын эмчтэй үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай байдаг. За анхаарал хандуулсанд баярлалаа. Та бүхэндээ эрүүл энхийн жаргал хүсье. Дархлаа дарангуйлагдсан өндөр настай болон бага насны хүүхдүүд гараа тогтмол савандаж угааснаар гидсний халдварт өвчнөөс өвдөх эрсдлийг 58% хүртэл бууруулдаг.